Тухайн үед бол Хэлий боддодын зэрэг 0208 дугаар тусгай салбар. Би тэнд нөгөө тамирчин байлаа. Тэгээд тэр нөгөө 44 дугаар хаанцтай тухайн чинь зэргийн ингот чинь манайх чинь нэг тусгай салбар болоо цөөхөн зэрэгтэй нэг 10 хэдэн зэрэгтэй. Хэдүүлэр салбар ахлагсан нар байдаг. Тэгээ нөгөө шипи холбоо гэдэг дээр бичиж биенээсээ суралцдаг. Тэгэл нэг өдөр ирсэн чинь харин бид хэд нөгөө чагсаалын дарга байсан. Тэгээ зэргүүдээ гоё ол бэлдээл. Тэгэл тэр уулзалтан дээрээс лагт талцаад нэг даруухан нэг хурд гэзэгтэй шарах бийсэн. Тэгэл талцсан та. Тэгэл үргэж байгаа л нэг гоё зэрэгээ салгадаад ирэхэд би энэ барилгын мужид зэгт ажилладаг байсан. Зэрэгээ салгадаад авгаа гаваад ирж яхад манай ажлын газрынхан 53 машинтай онгоцны худал дээр хэсэж. Тэгээ яг халдагдаад яг өөрөн гаруй өнсөн гэж яхад манай ангийн зэрэгч Ахмад Найдан гэдэг юм. Улс төрийн орлогч Ахмад Дэмбэрэл гэдэг. Манай ангийн зэрэгч Найдан яг онгоцон суугаад нөгөө яхад нэг үнсээ. За чи тэгэл хүний охиныг сайхан авч яваарэ. Тэгээд ерөөжсэн манай анги зэгүүдийн найдгээд дундгүйн гарлаа юм бэ. Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн нандин түшиг, хамгийн дулаан орон зай байдаг. Амьдралын урт замд ядрах үед түшиж, баярлах үед хамт инээж, алдаа гаргахад уучлж, өөрөө шалгах зориг өгдөг хамгийн үнцэнтэй зүйл бол яах аргагүй гэр бүл үлээ. Зарим айлд орохдол нэг л өөр мэдрэмж төрдөг дөө. Хаалгаар нь алхаж орохдол халуун дулаан уур амьсгал угтаж, ханан дундаас нь хайр, эв нэгдэл, хүндлэл мэдрэгддэг. Тийм айл байдаг. Бидний өгүүлэх гэр бүл яг тийм. За бид тэр чинь 1983 оны 8 сард гэр бүл болоод. Тэгээ гурван сайхан охинтой. Харцангуй бас хэрвээ бол бас биеинд ойлгоцгүй нэг тачигнаад байдаг гэр бүл шиг тийм болсод биш шүү дээ бүтээ гэж чинь. Ер нь хаяа нэг зөрчилтэй болоо. Оо хаяа бас нэг биеинд том дуугарах бас зөрөлдөх юм гарна шүү дээ. Тэр үедээ ер нь тэр үед нь тэгэл дугуулчтэй. Дугуулчихвал тэгэл дорхно тэр асуудал чинь навчиж байгаа. Ер нь бүтээр тэгж айхтар тачигнаж. Нэг ч олон яаж үзээх байх уу. Цэргийн 3 жилиг хүлээсэн хүн шүү. Хүлээг 83 онд манай хүн чинь халагдаад байсан. 3 жил хол яа. Тэгээд хотод байхдаа нэг ойролцоо байдаг байсан. Тэгээд бас манайх чинь бас шипи холбоотой миний ажиллаж байсан газар. Би 44 дугаар онцны 4 замын нэг бодлогын компьютер ингээд бид нар чинь танилцчихээс. Тэгээ эднийх чинь бас нэг цэргийн ангид тэнд шилжиж авчихсан. Эцсийн бодол. Тэгээ бүтээр чинь зам ерөөсөө нийлээд байгаа байхгүй юу? Тэгээ 3 жилдээ яваад тэгээд чинь хатантаж ирээл тэгээд нэг дагаад ирсэн. гэр бүлийн сувх бид тэр чи тус тусдаа зөгцөөд. Би болохоор төлөө нөөрөөс гурил будаа тэгээ гадуур бүх ажил би мөнгөөрөө би. Манай хүн болохоор тусдаа өөрөө тэгэл тавга шанагаа яг тэгэл гэрийн ах хэрэглээнд юу хэрэглэнэ дэрийг өөрөө зөгцөөд. Тэгээ яг улсад 43 жил ажиллаа бас тэтгэвэр аваад хоёулахнаа тэгээд болчихлээ. Гогон ч хоёулахнаа л байхыг тэгээд зарим үед ч бүр 10 удаа хэдэл явуулж байгаа. Тэ хөөхтөд ирээд тэгээ хижгээсээр 40 гаруй жилийн өмнө амьдралын урт замыг хамтдаа туулахаар гараа атгалцсан хоёр залуу өнөөдөр өнөрөөхөн аз жаргал дүүрэн сайхан урхийг бүтээжээ. Энэ он жилүүд бол зүгээр нэг цаг хугацааны хэлхээ биш. Энэ бол хамтдаа инээж, хамтдаа уйлж, бэрхшээл бүрийг гар гараасаа хөдөлгцэн давж, жаргал зовлонгоо хуваалцсан мянган өдрүүдийн үнцэн юм. Хоол сайх уу та? Хоол янз. Хогоо шоноонд хоол бол ирэхгүй. Энэ дуртай, энэ дүүтэх дурггүй.
Тэгэл уус м одоо гэлээ Дээр үз чинь одоо л адилхан их айл болгон юм угаагч янз бүрийн юм байгаагүй шүү дээ. Тэгэл нөгөө ванд дээр хийж байгаа л усаа халааж байгаа мэдрэгдээд байгаа. Сайхан шүү те. Миний 2 дургуун бидийн надад хийж чаддгүй гэх юм уу. Юм дүүд юусоо яахгүй. Нэг нь гурил зурх. Тий, миний өстө хамгийн дург юу чинь гурил зурх юм дүүдхээр л байгаа. За бид хоёрын энэ сайхан нэмтэрч байгаа л бас өвгдөөцийнхээ галголомтойгоор байлгаж би нэгэ хөндлөж хайрлаж ингээ хамтран амьдралцах байгаад энэ сайхан нэмтэрч байгаа үедээ бол гэр бүлээ эрхэм нандин чанарыг хандгалж эцэг хийхээ хатуу төрөлсөднийхээ хөндлийг хүлээж явах л. Тэгээд эрхэмтэй. Жаргал миний өвгөлж өстө хүүхдүүдэд аашлагын нэгтэй гар бүрхэн ихтгэлээс аашил загнадагчгүй. Ёстой нэг эрэх дураараа манай хүүхдүүд яг өөрөөхөөрөө тэгэл өссөн хүүхдүүд. Тэгээд тэр чинь ерөөсөө тамхил татна бэхээс арх ууж амсдаггүй шүү дээ манай амч. Тэгээ энэ чинь нэр надад өстө газрын хоол оюутлаа танилцсан гэхэд чинь миний амьдралын хамгийн том болохнасаа яасан бэлэг. Ханигаа шүтэж амьдэрч өөр хүүхд одоо өөр хүүхдүүд нь сайхан том болсон. Хань сайхан ханыхаа гоёнд өөр хүүхдүүдтэйгээ ингээд илүү бүтэн сайхан өвдөө зэрэгтэй сайн яваа. Энэ бидний амьдралын хамгийн гол баталгаа. Тэгээд байгаа юмд л сэтгэл ханамжтай бүтэн ярьж жаргалтай сайхан амьдч байгаа илүү дутуу бидний амьдрал. Амьдрал үргэлж тартан байсангүй. Мөнгө төгрөгөөр дутах үе, үр хүүхдийн төлөө нойроо хугаслан хөдөлмөрлсөн шөнүүд тэдэнд бишгүй байсан байх. Гэхдээ тэд хизээж бууж өгөөгүй. Энэ айлын хамгийн том бахархал бол тэдний өсгөж хүмүүжүүлсэн 3 охин нь. Эцэг эх нь огтон зөвхөн хоолтой, хувцастай өсгөхөөс илүүтэй хүн чанартай, бусдыг хайрлаж мэддэг, зөв сэтгэлтэй хүн болох гээд бүхнээ зориулсан. Ямар ч бас нэг хүний амьдрал дан зүрх хийлдний юм бивнийг сайн ойлгож уучлах чаддгүй тэгээд уучлалт. Тий. Тэрнийхээ хүчин төрөөсөө хүний амьдралын гол баталгаа чинь л зинтэр суулж явах. Тий. Хооронд амдан бүгдээр бивнийгээ хүлэн зөвшөөрч ойлгож чаддаг гэж бодож. Тэгэл бид дээр чигнаад унууд хүүхдүүдэд тэгэл юу яаш тээ. Тэг чи моол үлгэр дуурайлуулна шүү дээ. Тэгсэн дөрөв зүгээр гараа явуучвал амар бай. Ганцаараа араас үгэлж байгаа тэгэл ороод ирэхэд зөв зүгээр болсон. Тэр нь аамар зүгээр хүүхдүүдэд янз бүрийн муу юм үзүүлэхгүй. Тэгээ хинэх нь буруу байсан гэдгээ дараа нь бас бодно шүү дээ хүн чинь. Халуун дулаан хайр дунд өссөн огт нь өнөөдөр өөрсдөө ч айл гэрийн төшөг болсон сайхан бүсгүйчүүд болсон байна. Хүн байхад хамгийн чухал зүйл бол сайхан сэтгэл шүү гэдэг ээж аавынхын цахиас огтынх нь амьдралын луучин болжээ. Ахамдаан дээдлэх, хөдөлмөрч байх, гэр бүлийн хайрлах ухаанд тэд үгээрээ биш үйлдэлээрээ үлгэрлэн харуулдаг юм. Нэг хууль дүрм яриад өглөөд байх болно ш. Гол үед нь яг онцтой үгнэгээд миний охин нэг ингэж болдгоо ингэхээр ингэдэй. Ингээд тэгээд эднэрийн бол ингэчүүлэн чинь ингэн манай нэг зээ одоо дунд зээ нөгөө энэ гадаа манай башиг уртлаар гэдэг өөрхөн байгаль эцэг ургахтай өөрхөн. Тэгээд 3 шар цэцэг аваад ирсэн. Ингээ бүр нэг таслаад бэрээд ирсэн. Тэгээд тэрнээс юу ягаад миний одоо энэ тэсгүй ерөөсөө оролдохгүй юм аа. Ээж нь ойлно штэ. Ингээд тэгэхээр тийм үү гээд. Тэгээ бодол хийлээд байж ясна. Өвөө одоо би дахид цэцэг юу тасдахгүй. Тэгээд энэ жилэн л хүүхдэд бүр ингээд нэг угаас нь ингээд ойлгуулад хэлж ярих нь. Тэ бүр багаас нь л хэлээд байхад тэгээд тэр нь насны хэв шиг бол. Тэрнээс хойш бол одоо тэгээд өвөө би чинь хэд модод нэг цэцэг дээр тэгээд одоо миний охины 2% нь байгаа. Нэг хөрхийн нэг муу жоох гутгар үйд. Миний хурцгаа тэгээд өвөөтэйгээ зэрэгцээ. Тэгээд хүүхдийн хөрх ингээд дагаад яагаад байхаар юмыг хайрлах, хийх юмны арга ивэн олох энэ жил бүр ингээд багасаа ингээд ажил одоо өмөдөө хэзээслах бол гэдээ харгаа юм. Энэ жилэнд ингээд хүүхдүүд бүр багаас нь 3
2 3 4 настайгаас нь ингээл бүр ингээд ахыгаа ингээд бүр ойлгуулад ингээ явах хүүхдийн хүмүүжил дээр нь суур үлдцтэй. Тэгээ нэмж хэлэхэд бас юу байгаа шүү дээ. Залуу хэрвэл хүүхдтэйгээ нэг өдөр сайхан уралдаанд явцаа. Сая тэгтэл нөгөө өсвөрийн дэсний улсын арга боллоо. Ер нь нэх үзэх юу залууч үзэхгүй. Тэгээ өгөөдөө хүүхдээ нэг 2 охин бандераа дагуулад чад хүүхдүүд чи тэр тоглож байгаа өөрийнхөө үеийн хүүхдүүдээс болон ах эгч нараасаа суралцаад бас за би ийм спортоор хичээлүүл ийм болох юм байна. Тэгээ ер нь манай хүүхдүүд ч ихгүй эцэг эхчүүд бас өөрсдөө залуучууд сайхан спортоор хичээлж нэг том амжилт гаргаж чадах юм гэлээ гэхэд нэг өөрсдийнхөө хөдөлгөөн эрүүл мэндэ бодсон. Байгууллага хамтдаа олнороо уралдаан төвцөө хийгээ тэр үнтэй идэвхтэй оролцоод ингэж ивэл бас хүүхдийн хүмүүжил эрүүл нөлөөтэй байна. Ер нь цаашдаа тэгэл эргээр хөвлөд явдаг. Миний хүүхдүүд бол тийм ээ. Тоглолт хүн дээрлэх гэж болохгүй хүүхдүүд ингээд дээрлэх гэж модалцож байсан ч тэгж талд нь орж болтгүй эднэр гэдгээс ойлгож өгчээс харин хүмүүжил сайтай миний хүүхдүүд найз нөхөд хамт олонтой бас нэр хүндтэй сайхан явдаг. Тэгээд аав анч бас гол үүрэг гүйцэтгэл аавыгаа дуурайгаад миний хүүхдүүд аавынхаа хүмүүжил дагаад ингээд залгамжлаад зүйл сайхан явж байгаа. Энэ гэр бүлийн хамгийн сайхан чанар нь хүргэн хөвгүүдэн хүргэн гэж шалгалгүй өөрийн төрсөн хүүхдүүд шиг хайрлаж тушиж явдагт оршино. Тэднийд очиход манай хүргэн гэхээс илүү манай хүү гэж дуудах нь чихнээс илүү сэтгэл дотн сонсогдно. Гэр бүл гэдэг зөвхөн цусан холбоо биш, сэтгэлийн холбоо гэдгийг тэд амьдралаараа батлан харуулж байна. Өнөөдөр тэдний гэр бүл 6 сайхан зээгээрээ улам өнөр болж хүүхдийн инээд хөөрөг гэрэн дүүрч өвөө эмээгийнхэн өвөр дээр эрхлэх бяцхан үрсийн тур зураг аз жаргалын хамгийн амьд илэрхийлэлтэй. Тэд зээ нараа зөвхөн эрхлүүлээ зогсохгүй хүнээ хүндлэх, эвтэй найртай байх ухааныг багаас нь суулгасан. Өвөө нь хөдөлмөрч байхыг хэмээн эндэрэмгүй зөөлөн сэтгэлийг өдөр тутмын үйлдэлээрээ зааж сургадаг юм. Би чи сүүгийн дат. Сард 2 хайрцагс байх бол. Сард 2 хайрцагс байх шүү дээ. Гэр бүлийнхаа одоо хоёулаа дараач нэг тим юм хий гэж зорилгоо ер нь яаж тодорхойлдог вэ? Гэхдээ зорилгоо чи манай хүн ерөөхдөө нь гаргаад тэгээд одоо тэг нэнийгэн тэг шинчлэн нэнийгэн тэгнэ гээд сая ямар сайнтай хүртэл тэр нэг гурлийн юу хийх гээд 80 хэдэн мянган төгрөгөөр ийм никл эко усны саваал. Манай хүн л тэгэл тэргээ зөвцөд. Би өөр ерөөхдөө нь гадуур тэгэл нөгөө сүүгээ авч өгнө. Тэгэл төлөөс Ячмаар байна. тэгээ янз бүрийн Юу болох вэ гэдэргээл хоёулаа бас тим юм дээр тооцоо бодно шүү дээ. иргэн бол одоо жишээ нь 12 30 хэдэн мянган хүнтэй за 40 гаруй мянган хүнтэй л гээд яриад байгаа Орсын суугч төр Орсын суугчтайгаа нээлээ. Тэгээд энэ гэр хорооллын улам өргөжид хэлж байгаа юм чи бас айлуудга нэг гшаанда дор хаяад нэг 2 хоширхэг мод суулгацсан бохол өндөрлөг дээрээс 100 өндөрлөг дээрээс харахаар нэлээс нь ногоо юм харагдцгаа гэж удаад ийдсэн. Тэ манай тэр манлай удрахснгаа юунд юу санал оруулж лээсэн лээ. Үн тэгэл тэр мэтчил одоо хүн болгон өөргөө биелүүлээд байгаль орчин өөрийн амьдарч байгаа орчин цэвэр байх юм бол 12 цэвэр байна гэж боддоо шүү дээ. Тэгэл өгөөдөө хшаага нэг будаж янзлаад өнгөрүүлээд ингээд хэвгаа тавиад ингэж явах юм бол бас бустай л бол за тэнд нэг тийм хшаа байсан гэд бас үлгэр дуурай лаваад өөрсдийнхөө хшаахан цэвэрлсэн. Зарим хшаач бас харахад эвгүй л явах юм. Энд энэ онгой хаалгууд нь сажигдсан тэгээд тухайн хүний л юу доо зүтгэлэл юм дөө. 40 гаруй жилийн хамтын амьдралын цаана асар их төвчээр ойлголцол уучлал бий. Тэдний бүтээсэн энэ амьдрал хадгалж ирсэн эв нэгдэл бол хойч үедээ үлдээх хамгийн үнэт төв, үнэт хүмүүжил.